орчны хийгээд агаарын бохирдлын асуудал төрийн байгууллагуудаас хол яваагүй л дээ. Чинь угаасаа нүдэн дээр ил гараад зовлонтойгоо нүр өчрдөг ийм л зүйл юм чинь. Тийм учраас байнгын хороогоор бол энэ асуудал өмнөх 4 жилдээ ч нэлээд олон яригдсан. Энд нэг зүйлийг хэдүүлээ ялгаж ойлгох ёстой. Түлш үйлдвэрлэх гэдэг юм уу, түлшний эцсийн бүтээгдэхүүн байх тэр стандартыг бид баталсан. Тэрнийг хүлээн зөвшөөрөгдөх үзүүлэлтүүдийнхээ байж болох доод хэмжээр нь оруулж ирж батлах ёстой байтал зүйн. Гэтэл хийж байгаа түлшиндээ таруулаад стандарт баталсан. Тэгэхээр хэн нэгэнд буруу өгөх янз байхгүй. Энд нэр. Хоёр дахь зүйл та хэд мэддэг дээ. Одоо манай энэ орон нутгууд эсхийг орон нутгууд хийсэн. Тэгэхээр зэрэг Монгол гэрт яваад орохоор нэг тийм зарим тохиолдолд зонгог нэртэд байдаг. Угаах шат хамжилгыг орхигдуулж эсхий хийцгээсэн. Яг тэрнтэй адил энэ түлшийг хийхдээ бид хатаах дамжлагыг нь орхигдуулсан байхгүй да. Тэгээд орон дулааны цагт хийгдсэн түлш болохоор зэрэг хаталтан гүйц тавчгаад эд өндөр ачааллын үед хүүтний нөхцөлд хийгдсэн түлшнүүд төрөүний чимбэрэн гишүүний хэлдгээр бутарч ундаг хэлбрээр гарч ирээд ингэ болж ихгүй тэр нь эргээд энэ асуудалдаа нөлөө үзүүлээд байсан юм би. Тийм учраас ер нь бол урт хугацаанд биднээс энэ энерги хангалт түүнийг дамжуулдаг шугам сүлжээнийхээ асуудлыг бүрэн шийдэж энэ хот гэдэг ерөнхий төрх рүүгээ орох ёстой. Энээс бол бид ухрах ямар ч боломж байхгүй. Харин энийг 3 жилд гэнэ хэдэн жилд хийж дуусгая гэдэг том зорилтоо тавьж хөрөнгө мөнгө нөөц боломжоо илүүгэн чиглүүлэх ёстой. Тэр дэд төвүүдийг илүү олон орнд байгуулах ёстой гэж энэ тал руу явах ёстой. Хоёр дахь зүйл энэ иргэдэд янз бүрийн мэдээлэл өгөөд байхад тамина. Түлшний одоо хэрэглээнд өөрчлөлт оруулах гэдэг юм. Хатуу түлшнээсээ татгалзаад шингэн түлшиж гэдэг юм уу, хийн түлшиж гэдэг юм уу юм ярьж болж байна. Тэгэхээр өрх гэрийн төвшөнд энийг шийдэж боломгүй. Эрсдэл улам нэмэгдэнэ. Өнөөдөр наад зөөврийн маягтай гэдэг юм уу, ахуй хэрэглээний маягтай газнаас ч болж олон айл бас орон байргүй болцоход байна шүү дээ. Тэгэхээр энэ том хотод айл болгон өөр дээр энэ хийн түлшний юутай байгаад байх юм бол болохгүй. Энүүнийг дид төвөөр нь дамжуулж нэгдсэн шугам сүлжээ тэрэн дээр битүүмжлэл алдагдaltaгүй байдал энэ бүх юмнуудыг шийдэхгүйгээр бид энэ аюулыг бууруулж чадахгүй. Тийм учраас энэ итер дээр бол их бодлогын зөв алхам тэр дэлхийн улс орнуудын хэрэглээнд нэвтрүүлсэн тэр стандарт юмнуудыг барихаас өөр арга байхгүй. Би бол ингэж бодоод байдгийн. Энэ талаасаа харъя.